За өнөөдрийн сэдв бол ерөнхийдөө даалт ухамсаар түүнийг хэрхэн ажилуулах вэ гэсэн юм сэдв байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ яг даалт ухамсар сэдвийг заахын өмнө бидний одоо яг үндсэн суур хичээлүүд бас үзсэн байх шаардлагатай. Тэрний юу гэхээр зэрэг үнгийн хүч, за тэгээ бодлын тухай хүсэл мөрөөдөл гэсэн хичээлүүд гарах хэрэгтэй зөв. Гэхдээ энэ хичээлийг яг тэр дөрвөн хичээлийн болохоор таад нэг заах шаардлагагүй. Бараг ерөнхийдөө ажиглаж мэдж байгаа гэдэг. Тийм мэдж байгаа гэдэг утгаар тэрийг заахгүйгээр шууд энэ даалт ухамсар гэдэг хичээл рүү ороо явчих. За ерөнхийдөө бидний одоо би та нартай ярьж байгаа энэ ухамсарыг болохоор ил ухамсар гэдэг байхгүй. За даалт ухамсарын тухай та ер нь өмнө нь хаана газараар сонсч ирсэн үү? Яа сонсч. За яадаг ухамсар? Secret гэдэг чинь. Тэгээ ерөнхийдөө тэрнтэй төстэй. Гэхдээ яг нөгөө Secret гэдэг кинонд яг нөгөө арга тактикийн аюун нарийн ерөөсө хэлж өгөөгүй. Өөртөө л би тэгсэн тэгээ яриад яг та нар тэгээрээ ингээрээ тэгвэл яг бүр хэлээ шүү гэсэн нөгөө нэг яг юм детальчилж ерөөсө зааж өгөөгүй гэдэг байхгүй. Энэ хичээлээр болохоор таад яг даалт ухамсарыг ажилуулахын тулд яах вэ гэдгийг сурна. За тэгэхээр ерөнхийдөө бидний энэ даалт ухамсар гэдэг зүйл ерөөсөө амрах тухай ойлголт хийжээж байдаггүй. Ерөөсөө 24 цагийн турш бүтэн ингээл биднийг унтчих төрөл ажиллаж байдаг ийм ухамсар байгаа. За тэгээ энэ ухамсарыг ерөнхийдөө яг ухамсарын хамгийн идэвхтэй ажилладаг цаг нь болохоор зэрэг орой нэг унтахад ингээл нэг толгойд өвгтэй унтах гал нойр үрээд нэг зүрмлээд байдаг шүү дээ. Яг тэр үе. За өглөөс ирээд нөгөө одоо юу гэдэг ингээл сэргээд байгаа юм шиг сэрхүүж байгаа юм шиг нэг нойрмог үйдэг шүү дээ. За энэ хоёр үед болохоор зэрэг даалт ухамсар аюул сайн ажилладаг гэсэн. Чи юу нэгтч вэ? Буцаа. За. За тэгээ ерөнхийдөө одоо энэ даалт ухамсарт маань одоо хоёр замаар одоо өөр тарих нь бий болдог. Нэг нь юу гэхээр гадаад түвшин нөлөөгөөр за цаг агаар гадаа муухай байвал бид нар өөрөө ирэхгүй өнөөдөр амар шороотой өдөр байна. Өнөөдөр амар муухай өдөр байна гэл ийм муу бодлыг үлдэрлээл өнөөдөр шороотой болохоор миний тэр уулзалтанд би одоо ингээл ачгаар ингээл хамаг юм сэгсэн шороотой ер нь л онцгой болох байх та гэл өөрөө ингээд нөгөө гадаад энэ цаг агаарын нөлөөгөөр ингээд өөртөө сайхан муу бодлыг бий болгож байдаг. Гадаа ингээл гоё явал өнөөдөр ч гоё өдөр байна. Өнөөдрийн ажилтгаа бүтэх бахаа гэл тээ. Тэгэхээр яг нөгөө даалт ухамсар ямар команд өгөн яг тэр командыг л биелүүлж яадаг байна. За тэгвэл бас хоёр дахь хүчин зүйл нь болохоор машины төвжирэл гэдэг. Бид нар одоо юу гэдэг ямар нэг зүйл явахдаа яана өнөөдөр ч нэр хоцорчгүй дээ гадаа гарахаа одоо төвжирэлтэй байгаа даа гэж хөнгөл нөгөө даалт ухамсар маань яах вэ? За төвжирхийг хүсээд байгаа юм байна. За хоцорхыг хүсгээд байгаа юм байна гэдэг ийм командыг авчдаг байна. За тэгээ энэ угаасаа машины төвжирэл гэдэг маань болохоор бидний маш их стресс ордог. За стресс болохоор зэрэг хүний бие одоо энэ уураг тайр, бие махбод, сэтгэл санаа гэдэг 5 зүйл маш хүчтэй нөлөө үзүүлдэг байна. Тэгэхээр та нэг их төвжирлээ гэдэг одоо ер нь машин барьдаг хүмүүс аягүй их стресс ордог л да. Тэгэхээр зэрэг яах нь тэрийгээ бодоод ерөнхийдөө нэг юм төвжирлт нэг акцент өгөхгүйгээр тэтэдэггүй чи ингээд амар төвжирлээ гэж стресстэн ч гэсэн тэр төвжирэл чиний тэр стрессийг дагаад арилахгүйтай адилхан энийг үл нэг тоох хэрэггүй гэсэн. За тэгээ ерөнхийдөө бид нөгөө дууны өнгөнөөс олоод бас даалт ухамсартай аюу муу бодлыг хийж идэг. Одоо ингээд аав ээжтэй цаг юм. За захиралтай тэмүүлэн хэн нэг ингээд жоохон ингээд өндөр дуугаар юм хэлэнгүүт нь намайг болохоор ингэчлээ те. Надтай болохоор ингэж хайрлаа. Энэ ах эгчтэй болохоор зүгээр юм те. Эсвэл ганцаатай болохоор зүгээр юм. Яагаад намайг заавал ингээд хийдий? Яагаад намайг заавал ингээд хад үзэдээ хамт олоод ирээд инглээд хэлээгээ боддог те. Энэ нь болохоор зэрэг даалт ухамсар дахиад тийм командыг өгөөл энэ угаасаа ингээд загнуулаад байхыг хүсэж байгаа юм байна. Ингээд дараа дахиад загнуулах юм асуудал проблемыг гаргаж ирдэг байна. За тэгээ биеийн хилэмж бас бидний даалт ухамсар муу нөлөө бас үзүүлнэ. Ингээд нэг харилцагч ингэж орж ирэл танаас тэр дизайн чинь миний хийснээ шал өөрөө. Стандарт юу юм уу гэх тэмгүй нөгөө дизайнер яах нь яана би энэ дизайныг стандарт муу хийчихээ. Яана би яасан болоо гэх өөртөө юм бас сөрөг бодлыг үлдэрлэнгүүт тэр дизайн ингээд батлагдахгүй ингээд заваарсан гонжирсан юм зарим нэг айлд байдаг шүү дээ. Тэр хаагаар нөгөө дизайнер өөрөө даалт ухамсартаа эдний дизайн дахиад таалагдахгүй дээ. Одоо таалагдахгүй байх таа гэсэн юм бодлыг өгүүлдэг. Тэнгүүл нөгөө дизайн за нөгөө хөгжүүлэлт ингээд сунжраад ингээд заваараад байдаг байна.
За тэгвэл бас бид нар нөгөө ирээдүйд бид нар бүгдээрээ л өөр хүүхдүүдтэй болно те. Тэгвэл аав ээжүүд хүүхдүүдээ маш их өөр хүний хүүхдүүдтэй жишээ заяа ингээд чи тэрийг хаа ингэж вэ. Чи өөрийгөө хаа хувцс чи юм хэлээ гэж айгүй ингэж жишээ заяа. Энэ жишээ заяаных нь болохоор ерөнхийдөө хүүхдийн яг даалт хумсар би муу хүүхэд юу гэсэн ийм бодлыг өгчдөг байна. За тэгээ ерөнхийдөө энэ судалгаагаар хүүхдийн колонд хоригдож байгаа хүүхдийн яг 99% нь аав ээжээсээ дандаа муу хар хогийн шоронгийн хадаас болж ивэл таарна те муу хүчээсээ хар хулгайч чимэн үстэй нэрээ хүл таарна тэгээ дандаа ийм муу мухан үе айгүй багтаа ингээд сонсоод тэгээ нөгөө даалт хумсар нь за би ерөнхийдөө хулгайч би ерөнхийдөө шоронгийн хадаас болохгүй за гэдэг ийм ойлголтыг багаас нь нөгөө даалт хумсарт нь хийгээд өгчдөг. Тэгээд тэр хүүхдүүд яг нь өөрийн мэдлэгүүгээр нөгөө даалт хумсар нь ямар нэг зүйлээр дамжуулаад тэр хүүхдийг хулгай хийх, худлаа хийх, шоронд орох нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг байна. За хоёрдугаар нь болохоор зэрэг даалт хумсарыг бодлороо бид нар даалт хумсарыг бий болгодог. Энэ дээр болохоор зэрэг бид нар үгээ маш их хянах хэрэгтэй. Яагаад гэвэл бид нар юу бодно тэр болмоо бидний амнаас олж ингэж үг болж яг биелэлээ олж идэг. За амнаас гарсан үг яг амнаас гарсан тэр өдөртөө яг нь яг амжилж идэг байна. За тэгвэл бид нар одоо юу гэдэг хүүе ганцаа чи сайн уу? Би чинь сайн уу? Чи өвцөн гэсэн штэ юм уу? Ганцаа юу гэдэг оо би муу байна. Миний би станаар хэрэг алга гэдэг юм л яг нөгөө даалт хумсар ганцаа идэхийг хүсэхгүй байгаа юм байна. Өвдөөл ахаа юм тий. За юутай юм бэ юм уу? Юу ч аахгүй юмгүй тайрандаа гэдэг. Айгүй нөгөө буруу яриад байгаа байхгүй. Тэнгүүл сонь сайхангүй зүгээр нэг юм ярээр хураар нэг ингэж л амьдрахыг хүсэж байгаа юм ингээд амьдралд нь гой сэнс одоо октод орж ирэхгүй бүгд орж ирэхгүй зүгээр нэг элий бата зүгээр нэг ажил дээр хоёрын мал болсон ийм амьдрал болдог байна. Дандаа юмгүй. За түүнээс бид нар бас хоёрдугаар нь энэ бодолтойгоо холбоотойгоо хүсэл мөрөөдлөө анхаарах хэрэгтэй. Бид нар ямар одоо ерөнхийдөө энэ даалт хумсрын өмнөх сойр хичээл хүсэл мөрөөдөл гэсэн нэг том сэдв болдог. Энэ болохоор юу гэхээр бидний хүсэж мөрөөдөж байгаа зүйл яг хин нэг хор уршиг учруулахар зүйл байна те. Эсвэл яг чи хүсэл мөрөөдлөө бичдээ зөв бичээд байна уу, буруу бичээд байна уу? Би амар гоо найзлуудаа болохыг хүсэж байна. Найз охиндоо болохыг хүсэж байна гэж бичих юм бол чи мод зүгээр ингээд найзлуудаа болохыг чи хүсүүлээ л байлгаад байна зөө. Чи эдээс гой найз охиндоо болохгүй. Тэгэхээр яг бид нар нөгөө хүсэл мөрөөдлөө буруу хэлээд байгаа юм байна. За нөгөө би алуурчин болно. Ирээдүйд амар гоо мафийн толгойлогч болно. Ийм хүсэл мөрөөдөл яах нь хүнд хор уршиг учруулах усаад нөгөө даалт хумсар чи яг нөгөө яг нарийн хэлж өгөх учраас ойлгодгүй байх юм байна. За тэгвэл бид нар за эрэг хандлагатай байх хэрэгтэй. За их нэмэгч эрэг хандлагын тухай хичээл орсон байх хэрэгтэй тийм. Энэ болохоор зэрэг юу вэ гэхээр зэрэг бид нар ямар нэг зүйлийг нөгөө байгаа чигээр нь хүлээж авч чаддгүй дандаа л юу гэдэг ингээл одоо за энэ аяг байлаа гэхэд энэ ганцыг хуучны найз охиных аяг тэр хуучны найз охины аяг ер нь надад ер нь ямар хаамаа юм бэ тийм. За тэгээд юу гэдэг ингээд ямар нэг юм дандаа ингээд зөвлөлтөөс нь гарч идэг. Тэгвэл бид нар яг нэг эрэг хандлагатай байх юм бол бид нар өөртөө л ашигтай өөрийнхөө л даалгавар хэмжээр эрэг сайхан бодлуудыг эрэг юмнуудыг үйлдвэрлэж гаргах тийм командыг өгөх нэ. За тэгээд ерөнхийдөө энэ одоо нэг дэлхийн ертөнцийн одоо хүн амын 1% нь одоо дэлхийн эд байлгийн 99% эзэмсэн байдаг гэж нэг үг яваад байдаг шүү дээ. Тэр үгийг эзэм одоо яг тэр үгийг биелүүлсэн тэр хүмүүс болохоор яах вэ гэхээр зэрэг ижил зүйлүүд таталцдаг гэдэг энэ таталцлын юмуудыг аягуулсаа ойлгосон байдаг. Энэ яах вэ? Чи сайхан бодоод байх юм бол чиний амьдрал сайхан байна. За чиний амьдралд ямар нэг одоо юу гэдэг зовлон бэрхшээл асуудал гарлаа те чи найз охиноосоо саллаа. За ингээл нэг юм асуудал гарлаа гэхэд яах нь чиний өөрөө чинь энэ бодлыг чинь үр дүн чиний амьдрал дээр байгаа гэсэн. Чиний амьдрал сайхан ингээл гоё чиний бодол чинь цэвэр байна гэсэн. Хэрвээ чиний амьдрал чинь ингээл нэг хар хугаараа те толготой за тэгээд нэг хэрүүл уралтай байх юм бол чи өөрөө бодлоо цэвэр. Чиний бодолтой чи холбоотой бодлыг чи үр дагавар нь ерөөсөө чиний амьдрал чинь баггүй. Тэгэхээр зэрэг бид нар яг нэг сайн зүйлийг аюул сан бодож явах хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө бид нар одоо ингээд бүх зүйлийг харж байгаа энэ үедээ ямар нэгэн цонхтой зөвлөх юм бол энэ ингэж юмыг гоё болгож харах уу эсвэл ийм муухай энэ цонхоор харах уу энийг чи өөрөө шийднэ гэсэн. Ямар нэг зүйлийг харахтаа чи ийм муухай хар бараа шиг зүгэл ийм аль болох муу талаас нь хараад энэ ер нь ийм байна гэх үү эсвэл
Тэр ямар ч ер нь нэг муу хүнтэй гудамжны энэ гуйлгачийн юм хогдгүй явж байгаа тийм нэг ч гэсэн сайн чанар байдаг байхгүй. Одоо та нар ерөнхийдөө ингээд далд ухамсарын тухай хичээл суугаад ойлгоод амьдралдаа хэрэгжүүлээд ирэхээр ерөнхийдөө ингээд өөрөө ирэхгүй ингээд би тийх ёстой гэж хэлдэг байсан. Өөрөө ирэхгүй ингээд одоо хүнд туслаад, өөрөө ирэхгүй ингээд хүнд юм өгөөл, өөрөө ирэхгүй ингээд нэг автобус дотор орохоо бид нар ингээд гуулгач юм хоцтой орохоо ингээд зогсдог шүү дээ. Тэгвэл тэгж юм ихээр болчин ирээдээ гэж боддог. Яа гэвэл бидний нөгөө нэг өөр тарих нөгөө юм харах хандлага маань арай өөр болж байгаа гэсэн үг байна. Тэр хүнийг хогтой шороотой хилдэг гэж харахгүйгээр хөөхний нэг өөр хөвгтөд ижээх ховгүй явж байна тий. Бидний харсан нэг ундааны савыг чинь түгээл явж гин гэдэг өнцгөөс нь харах хэрэгтэй байх нэ. За тэгвэл далд ухамсар одоо зарим нэг үгнүүдийг ерөөсөй ойлгодгүй. Одоо үгүй хүсэхгүй байна хизээч гэдэг үг ерөөсөй ойлгохгүй. За би юу гэдэг би одоо ингээ маргааш очихдоо ингээ хацарчих байдаа тий. Тийм юм авч явахаа мартчих байдаа гэдэг. Дандаа нөгөө юм үгүй гэдэг үгийг хэлэхээр ойлгохгүй мартах гээд байгаа юм байна. Хоцрохын хүсэж байгаа юм байна. Ингэж ойлгодог. Тэгэхээр зэрэг бид нөгөө үгээ хэлэхдээ анхаар гэдэг чинь яг үгээр за би маргааш намаа авч явахаа саний шүү тий. За маргааш би одоо 9 цаг ихэд ажил дээр очисон байх шүү гэдэг юм арай өөрөөр бодож команда өгнө гэсэн. Дандаа үгүй гэдэг үгээ одоо үгийн сангаас хасна байна. За тэгвэл хүсэхгүй байна эсвэл нөгөө хүсэж байна гэдэг үгийг бас үгийн сангаас хасна. Энэ болохоор яг хөө хүсэхгүй байна гэдэг чинь бас л нөгөө хүсэж байна гэдгээс нь ойлгож байна. Хэрвээ хүсэж байна гэх юм бол яг нь одоо зүгээр хүсүүлэл байлгаад байна. Зүгээр одоо юу гэдэг тэр чинь биелэхгүй гэсэн үг байна. За тэгээ бас хизээч гэдэг үгийг ерөөсөй ойлгохгүй. Энэ хизээч гэдэг үгийг ерөөсөй айгүй хурдан биелүүлэн зөө. Би одоо юу гэдэг энэ залуудаа хизээч суухгүй. Би нүгүрдэг яг би энэ залуудаа хизээч суухгүй гэж асуусан байхгүй. Айгүй хурдан суусан зөө суугата. Ингээд үлгээл чи өстө нэрийн зүйлтэй суух юм байна. Чи өстө нэрээ ийм юм. Би өстө сакс тоолдог. Өөрөө саксын дуртай болохоор сакс тоолдог. Гоё өндөр. Тэгээ одоо ингээд гоё офисын ажил хийдэг. Ингээд гоё бичаг өмсдөг. Ийм зандтай суугаа. Би наадны чи хизээ суухгүй гэж аа. Тэгээд ерөөсөө 2 сарын дараа үер ингээд хүүхдтэй болгож яалтчихсан суугаа. Тэгээд зүүж байгаа. Аюу. Тэгэхээр энэ хизээч гэдэг үгийг ерөөсөө амьдралд хэрэгжүүлж болохгүй. За тэгээд юу гэдэг зарим нэг хүүхдүүд октоо те би ээчгээ мааштай хүүхэн болохгүй. Би аав шиг юм аригчин болохгүй. Яг л нөгөө автаа адилхан аригч ариг үтсэн яаж байдаг. Яг л ээжтэйгээ адилхан айгүй муухай хааштай ахирлаа. Муу ээжтэйгээ яг адилхан гэж хүмүүс хэлдэг шүү дээ. Тийм хүмүүс би хизээч гэдэг үгийг хэлсэн учраас яг л тийм болоод байгаа гэсэн. За тэгвэл яг нь ерөнхийдөө нөгөө одоо энэ далд ухамсар биелэх одоо магадлал нь ямар үед өндөр байх вэ гэхээр зэрэг сэтгэл хөдлөл аюул хүчтэй үед одоо ингээл юу гэдэг бид нар ингээл мэдээ суугаас өмнө ингээл мэдээж ингээл хүн хараад давтлаа бол ингээл дурч мардаг шүү дээ. Тэгэхэд яах вэ гэхээр би одоо ингээл нэг залуу хараад гэл миний өстэй анхны хайд амар адилхан ингээл мөн чимшиг харагдаад би чимшиг харагдаад ингээд битүүрийн хооронд ингээд ерөөсөө ингээд нөгөө нүдэнд харагдахгүйгээр маш хурдан ингээд холбоос өмсөж идэг. Тэгээд би тэр залууг хагаад өнгөрлөө дараа нь битүүр ямар нэгэн байдлаар танилцдаг заяа. Тэгэл яг нь би тэр залуутай дотн болох нөхцөл байдал бүрдэж эхэлдэг. Яг тэгвэл би өөрөө нөгөө анх харахад далд ухамсартай команд өгөхтэй амар сэтгэл хөдлөлттэй амар хүчтэй өгсөн байхгүй. Тийм учраас миний тэр нөгөө чинка энэ залуутай ингээд найзлах гэдэг юм байж дээ гэдэг энэ команд гэж дор нь аваад тэгэл би өөрөө тэр залуудаа ингээд нөгөөдгөө ингээд бодсон шүү дээ. Тэр залуус тэрнтэй дахиад уулзсан, тэрнтэй дахиад таадгүй магтаа гэдэг бодонгол би нөгөө энэ бодолтой аюун үнэн чи ингээд нөгөө хуухгүй тасалтгүй ингээд бодоод байгаа шүү дээ. Тэнгүүд миний тэр бодол маш хурдан одоо хугацааны богинохоо хугацаанд биелждэг. Тэгэл чи тэр цэцлүүдтэйгээ танилцал ингээд бодоод байна. За тэнгүүд яг нь би одоо ингээд ямар нэгэн байдлаар ингээд юм хүсэж мөрөөдлөө тий. Тэнгүүд тэр чи одоо ингээд далд ухамсар ингээд өөрөө команд нь авчин. Тэнгүүдээ 3 нөхцөл байдлаар бүрдүүлж байна. Биелүүлж байна. За нэгдүгээр нь яг хүмүүсээр дамжуулж байлаа. За тэгээ чиний таньдаг хүн байж болно, таньдгүй хүн байж болно. Бүр ингээ бүр эхний чинь танилцж байж болно. Гинт гарч ирээд хүүе хойлоос би тийшээ явах уу гэж одоо нөхцөл байдлаар одоо чи ингээд юу гэдэг хүүе чи найзлаг юм хойлох үлдэм гомдлогт явах уу гэж. За үйл явдлаар бас яг хойлоо тэн дээр очиад тэгэл ингээл гоё байлдаа. Гоё ингээ нэг өдрийг хүчтэй өнгөрөөлдөө гэж яг хүмүүс нөхцөл байдал үйл явдлаар дамжуулт тэр нөгөө хүслийг чинь биелүүлдэг байх юм байна. За
Тэдний яг анхаарах зүйл бас гэж байгаа. Анхаарах зүйл маань юу вэ гэхээр зэрэг одоо юу гэдэг. За одоо ганцаа дээр жишээ авчил та. Ганцаа одоо юу гэдэг би ингээд найз хүнтэй болмоор байна гэж бодлоо тий. Тэгвэл за ер нь ойрын хугацаанд найз хүнтэй болох хэрэг байна да гэж бодчих тий. Нөгөө найз хүнтэй болмоор байна гэсэн бодлын нөгөө далд хомсгоо аваад за найз хүнтэй болох гэж байгаа юм байна гэдэг одоо цааш нь ингээд дараагийнхаа дамжлага руу өгөх гэсэн чинь ганцаа юу гэх. За ер нь найз хүнтэй болох хэрэг байна да ойрч ажил хийхтэй тэгээ бодчих штэ. Тэгэнгүүт нь яг хөө ерөөсөө энэ сүрэг бодол эрэг бодол хоёр ингээд орж ирэх сүрийг нэг хамгийн түрүүнд биелүүлдэг. Энэ юм ерөөсөө баталгаагүй яг ингээд хууль заяа. Чи ингээд ямар нэг юм гой хүсэж мөрөөдлөө тэрийгээ биелэх болов гэх нэг эргэлзээний сүудээр оруулаад тэгэнгүүт тэр чинь биелэхгүй болчихно. Яаж ч чи өөрөө эргэлцсэн. Тэсвэр нь надад биелдэг. За тэгээ энэ талд хумсарч ерөөсөө тийм хошигны тухай ойлголт байхгүй. Бид нар одоо тоглоом шоглоомор юу гэдэг ингээд хийлгээхгүй ачаа ачаа үг хэлдэг шүү дээ. Тэгэл юу гэдэг зарим нэг хүмүүсийн амьдралыг биелсэн байдаг. Тэгвэл энэ талд хумсар тийм хошигны тухай ойлголт байхгүй. Би тоглоол одоо өөрийгөө одоо юу гэдэг чинь би өөрөөсөө салтын илүү гэж тэгвэл нөгөө энийг тоглож яах гэж ойлгохгүй шүү дээ. Чи юмка салахыг хүсээд байгаа юм бэ гэж ойлгож байгаа юм. За тэгээ ерөнхийдөө энэ бусдыг хэлж ийн гэдгийг бас ойлгохгүй. За одоо ганцаараа бити ирээсээ хүмүүстээ нэр ирэхээр дургуй өглөөдөө идэв. Нүг хоцроосаа шинэ жил бити яваасаа тэгэхээр өөрийг ганцаа хэлж ийн гэж ойлгохгүй. Чимка өөрөө шинэ жил явахгүй байхыг хүсээд байгаа юм бэ. Гэл явахгүй талаас нь л ингээд асуудал проблем гаргаж ирэл ингээд аах нь. За тэгээд бид нар ингээд нэг команд өгөн те одоо зүрэг нэг эрэг бодол өгчөөл тэрийг араас нь эргэлзээний сүдэр оруулаад энэ кимбл далд хамтлаж хизээч мартахгүй. Тэрийг хизээ нэгэн цагт илүүлнэ. Гэтэ зүргийг нь тэр нь аюу аюултай. Тэгэхээр зэрэг бид нар ерөөсөө тэр чигээрээ сайн хүн байхаас өөр аргагүй. Өөрөө л амьдралаа сайхан болгоё гэж байгаа. За тэгээ ерөнхийдөө энэ далд хүмүүсийг тариан талбайтай зөвлөвөл та юу бодно тарин түүнийг л хураа. За тэгээ юу гэдэг лоон тарьчаал үе одоо энэ лонгийн өөр ингэж суулгах чад. Үе эндээс төмс болох болов. Лоон орох болов бодох хэрэггүй. Чи лонгийн өөр тарьсан бол лоон л байна. Төмсний өөр тарьсан бол төмсөл орно гэдэг аюулсаа ойлгох хэрэгтэй. За тэгээ ерөнхийдөө энэ далд хумсрыг маш ашигтайгаар амьдралдаа ажил дээрээ ашиглахыг хүсвэл бид нар ерөөсөө бодолтойгоор бодлоо захирах хэрэгтэй гэдэг. За тэгээ ерөнхийдөө энэ далд хумсрыг бас хоол захиалгатай жишээ зөвлөж бас олно л доо. Бид нар ресторанд ороод ингээд хоол захиалчаад зөөгчийн дагж аваад хөөе чи миний хоолыг захиалсан уу? Хөөе гэх нэг галхаанд нь ороод тоогч миний хоолыг хийж гин үү? Энэ миний хоол ямар амтлагч хийгээд ингээд дээдэг шүү дээ тий. Тэрнтэй яг адилхан бид нар далд хумсартаа ямар нэгэн үр суулгасан л бол тэгээл бэлэн гэдэгт нь итгэл хүлээ. Тэгэл тэр чин цаг хугацааны язар чи өөрөө далд хумсартаа хэрэг үнэнч байснаар шалтгаалаад тэр чин бэлэн гэсэн үг байна. За тэгвэл ерөнхийдөө энэ далд хумсрыг ажилуулах нэг 3-4-5 үе шат байгаа. За нэгдүгээр шат нь юу ахаар зэрэг бид нар ерөнхийдөө хүсэж мөрөдж байгаа зөвлөө бичих хэрэгтэй. Бичгтээ аюул зөв бичнэ. За их юм бичиж байгаа яа. Одоо яаж бичих юм мэдж байгаа те. Ерөнхийдөө одоо цагтай гэж байна. Би одоо юу гэдэг цалингаа нэмүүлэхийг хүсэж ивэл би одоо 2 сая төгрөгийн цалин авдаг. Миний жирлэлийн орлого одоо 24 сая төгрөг одоо юу гэдэг те. Тэгэх юм бол яг авдаг гэдэг ийм командыг өгөөд хахад ямар нэгэн байдлаар чиний ажлыг үнэлээ, чиний цалин нэмэгдэх магадлал өндөрсөж юм гэсэн үг байна. За тэгээ нөгөө үгэндээ одоо бичгтээ тэр алдаагүй зөв байх хэрэгтэй байна. Хүсэж байна гэж ичихгүй. За тэгээд юу гэдэг өнгөрсөн цаглаар бичихгүй. Яг л одоо цаг дээр авцсан юм шиг бүр ингээд баярлаж бичих заяа. Тэгэх юм бол тэр нь бэлэн гэсэн үг. За тэгээ ерөнхийдөө энэ олимпийн дандаа алтан медаль аваад байгаа хүмүүс яадаг вэ? Сэтгэл зүгээр далд хумсартаа аягүй ажилтсан. Ерөнхийдөө гадаад бол аягүй их нэг далд хумсрыг аягүй сайн мэддэг шүү дээ, тий. Тэр хүмүүс ерөөсөө би нэг алтан медаль авцсан гэж өөрийнхөө зурган дээр ингээд медаль зурвал ингээд өрөөндөө ингээд медальтай зураг ингээд тавьчихдаг. Тэгэл би ингээд авч ингээд нэгдүгээр номер дээр ингээд зогсоол ингээд тонгоогоод авч ингээд дандаа ингээд төсөөлөл өөрөө тэр ингээд бэлтээр хийгээл гэдэг. Тэгмээ нөгөө далд хумсар энэ нэгдүгээр хайранд орохыг хүсэж байгаа юм байна шүү дээ. Тэгэл нөгөө би организм наа шиг хүч
хүчтэй яагаад бэлтгэл сургуулаа маш сайн игээд тэгэл мэдээ барьдаг байна. За тэгээ хоёрдугаар үе шатны болохоор зэрэг бид нар одоо нөгөө бичсэн хүсэж мөрөөдсөн зүйлүүд байгаа шүү дээ тий. Бид нар одоо хүсэл мөрөөдлөө бичнэ. Одоо бичгээс өөр аргагүй. Бичгээд хүнд хэлж явах тусам тэр бэлэг магадлал маш өндөрсөн гэсэн. Хүмүүс одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлөөс хичээд байдаг байхгүй. Аль хүсэл мөрөөдлөө ууш гэж бид нар хичээл дээр хэлэнгүүт би хичээд байна. Дараа хэлье, танд дараа нь хэлье гэдэг. Үгүй ичих тухай ойлголт өрөөсөө байхгүй. Хүмүүс харин ингээ хийх болгонд л тэр чин бэлэг магадлал нь ингээ нэмэгдээл юм гэсэн. За тэгвэл нөгөө хүсэл мөрөөдлөө бүгдийг сайн жигсаад өччихээд нөгөө одоо нөгөө даалгах хүмүүсийн маш идэвхтэй ажилдаг өглөө сэрэг орой унах гэсэн энэ цагуудаа эсвэл нөгөө утасныхаа дуу ураагуурт хийгээд сонсч ин гэсэн үг байна. Би одоо төдөн төрөний цалиа миний хэрэгцээ хангасан тийм маркетинг тийм машинтай би хоёр байранд сайхан амьдарч тийм одоо ингээ өөр чир өрөөсөө бодохгүй зээл мэйл хүрдэг тухай өрөөсөө бодохгүй би ингээд өөрийнхөө ингээд яг одоо миний үр хөвгөө тийм боловсролтой тэмдэг ингэдэг гэдэг. Хүмүүс асуу сайтай ингэ шүү. Атан заяа зүгээр тэр чинь тэгээд сүүлдээ ингээд тэгээд тэр энийгээ дуу ураагууртаа бичгээ тань ихлэ бичээ сонсоо. Бүр өгч байгаа юм шиг би 2 сая төгрөгийн цалин нэг өгч байгаа юм шиг ийм хатад дээр ичсэн. Тэг за энэ ярим шиг энийг бүр сонсох юм бүр нээр шаавдчихсан юм. Амар гоё ичвчтэй заяа ингээ байр хөөртэй байх үедээ нэг сайн хүчтэй биччихсэн юм. Тэргээл тэрийг орой өглөө болгоо ингээл 20 удаа сонсож. Тэгээд эргэж өөрөө ирэхгүй чи тэгээд зүгээр сонсоод байхад чиний дэрий чинь биелүүлэх тэр нөхцөл байдал гарч ирээд найз нөхдөд чи гарч ирээд өвөл явдалч тохиолдол тэгээд чи тэр чинь биелээд байна гэсэн үг байна. За тэгээ энэ дүрслэн зурах гэж байгаа 3 дугаар шат. Нийт болохоор яг хөө зэрэг бид тэр ерөнхийдөө солон гараараа хэр их юм бичдэг вэ? Одоо солон гартай хүн баруун гараар гэсэн үг шүү дээ тий. За тэгвэл одоо солон гартай баруун гартай солон гараараа ерөнхийдөө сайжаараа ингээ шүдэн аюусаа угааж заяа. Ерөнхийдөө ингээ солон гараараа аягтай юм амж угаад солон гараараа бүр ингээ хүсэл мөрөөдлөө ингээ бичгээд үзье. Бүр зур заяа. Одоо энэ дээр бол ерөнхийдөө зур гэж байгаа. Яг ингээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг ингээ зур би одоо ингээ эсвэл одоо бүр болох нь хэцүү байгаа. Одоо тэр хүсэл мөрөөдлөө бичгээд байгаа шээ. Тэгээ тэр хүсэл мөрөөдлөө яг ингээ солон гараараа бич. Тэр зэрэг яг хүн яг ингээ солон гараараа бичгээд бид нар нөгөө энэ гараараа бичиж байгаа бидний за энэ жил энэ тархины ажилчдаг байхгүй илүү сайн хөгжчихжээ. За тэгвэл энэ гараараа нөгөө гараараа бичиж бидний нөгөө ажиллагаагүй бүр сул баруун хацсан тарих арай жоохон ажиллагаанд орж ирэх гэсэн үг байхгүй. Тэгээд яг нь хоёр тархиа зэрэг ажиллуулаад яг нь даалт хүмүүсийн ажиллах нөгөө хурдан нөлөөний өнгөн гэсэн үг байна. За тэгээд ерөнхийдөө энэ 3 дахь шатндаа бас тархиндаа ингээ өөр тархиндаа бодож зурх хэрэгтэй. За одоо ингээд юм дээ. Нэх гоо улаан машинтайгаар төсөөлөө тэрний дотроос нөгөөдрөд нь шаагилдаг туумаар тэгэл ингээл ажил дээр ирээл ингээл хамт олон ингээл гоётай. Бөөн гоё өөр амьсгалтай. Одоо хамт олон манай хамт олон нэг л биш вэ гэж юусоо бодохгүй зэрэг. Манай хамт олон хамгийн гоё хамт олон манай хамт олон ч сайхан би энэ хамт олонд орсон дагцтай баяртай байна гэж ингээд бодож байгаа. Нэг л биш ингээд ахын нэг л биш болоо л гэсэн үг байна. За тэгээ энэ дээр ерөнхийдөө удирдлагууд аюулсаа анхааралтай байх хэрэгтэй. Тэгээ яагаад гэвэл удирдлагууд юу гэдэг за манай хамт олон нэг л биш болоод ирлээ. Энэ ер нь яач вэ? Ийм тархаа бутархаа боллоо. Хүмүүс ер нь л ингээд ажил нь гараас нь гарахгүй боллоо. Энэ ер нь юу болоо даа гэх тусам нөгөө хүнд нөгөө өөрөө ирэхгүй нөгөө команд нөгөө талбар хүндрэн тэр хүний ажлаа хийх нь залхуу юм уу эсвэл ажлаа хийх гэсэн чинь хүүхдийн өвдгөл ажлаа хийх гэсэн чинь хөдөөж авъя ажлаа хийх гэсэн чинь нэг асуудал гараад ажилдаа явах гэсэн чинь бензин усаад ийм асуудал проблемыг тэр хүний замд нь тавиад идэг байхгүй. Тэгэхээр удирдлагууд энэнийг аюулсаа анхаарал ерөнхийдөө зөв гэдэг. За тэгээ нөгөө одоо бичсэн хүсэл мөрөөдлийн юм жижигхэн юм цааснууд байдаг шүү дээ тий. Нэг хөөрхөн хэлбэртэй ийм цаасан дээр нэг хүсэл мөрөөдлөө бичээд эргүүлээд нэг хүсэл мөрөөдлөө бичээд эргүүлээд тэрийг ингээ бидээ авчаа. Тэгээ автобусанд ангаагаар чигцэлтэй л ингээд явж байхдаа тэрийг сайхан уншаад нэг хи гэж тэгээд тэгээд ингээд ерөнхийдөө нэг юм зүгээр нэг хий дэмий цаг өнгөрөх үедээ тэрийг сайхан уншиж заяа. Бид нар автобус ингээд өөрөглөд эсвэл ингээд чацалтаад ингээд явдаг тий. Тэр хоорондоо өөрийнхөө бичсэн хүсэл мөрөөдлийг уншихаар өөрөө ирэхгүй гоё инээ төрөйд байхгүй. Хөөхээ. За ингээд хүүхчиг юм даа гэж өөрийгөө шоопн заяа. Зүгээр өөрөөсөө ч юм үнэ ч. За тэгээ ерөнхийдөө та нар ингээл даалт хумс ингээл юм чимка нэг юм яриад хайн юу үнэн ч юм уу худлаач юм уу гэж бодчих юм. За тэгвэл ерөнхийдөө бидний энэ хараад байгаа ийм зүйл ийм эдгээр болохоор зэрэг яамаа
бидний нүдэнд харагдаж байгаа зүйлийн ерөөсөө 15% нь л энэ харагдаж байгаа гэсэн. За тэгээд нөгөө агаар за тэгээд нөгөө тоос утаа ингээд бид нар хөөнийг 100 г тоос аваад ирдээ, утаа аваад ирдээ гэж хийж чадахгүй тий. Тэрнтэйгээ адилхан бидний одоо энэ 85% дэлхийн ертөнцийн 85% бидний нүдэнд харагдахгүй байгаа. Энэ харагдаж байгаа зүйлүүдэд ерөөсөө л 15% биш. Тэгэхээр зэрэг ерөөсөө та даалт ухамсар байдаг гэдэг зүгээр л хэлдэг. Тэгээд тэр итгэлтэй аягүй сайн үнэн чаах хэрэгтэй байна. За тэгвэл одоо юу гэдэг юм? Бид нар одоо нэг байшин барья гэж бодъё л да. За тэгвэл ерөөдөө өөртөө чи хайртай байгаа бусдыг хайрлах нь нэг зав. За хоёрдугаарт нь чи өөрөө үнцэнтэй бай. За гуравдугаарт нь би хамгийн сайн сайхныг хүртэх хувьтай хүн гэдэг итгэдэг. Энэ гурав зүйл болохоор зэрэг яг байшин барьж байгаа хүний үед яг фундамент болж өгдөг. Фундамент хийгээд бид нэр одоо цемент, элс тэгэл ус хийдэгтэй яг адилхан энэ гурван зүйлийг хийхэд энэ маань яг байшингийн фундамент болж өгнө. За тэгээ бидний нөгөө эерэг бодол болгоно нэг тоосох гэсэн үг. Тэгэл бид нэр эерэг бодлоороо гой тоосохтой гой байшин барина. Эсвэл сөрөг бодлоороо нэг иймэрхүү дүүл байшин барина. Тэгэл энэ байшиндаа насан туршдаа амьдрах гэсэн үг. За тэгвэл за тэгээд энийг нь уншицсан уу? Уншаагүй юу? Энэ юу вэ? Бас. За яасан вэ? Суралцсан. За тэгвэл сургуулийн авчи. Бас. За ямар усан? Зүгээр ус. За өөр дундуур. За дундуур өшөө. Монгол ус. За тэгвэл энэ цэгийг харж байна уу? За энэ цэг яатсан цэг вэ? Яа, хар цэг. За хар цэг өөр. Гол цэг. За энэ цэгийг бүр ингэ жижигрүүл чи би өөр энэ хаагдахгүй заа бүр ингэ айгүй жижигхэн цэг. Энэ жоохон том цэг таарч. За тэгэхээр яаж юм? Харагдахгүй. Өөр хийх юм байна. За ерөнхийдөө яг өгөөд нэрээ бид нар энэ аян усын дундуур ус байна, тал аян ус байна гэвэл бид нар ерөнхийдөө жоохон сөрөг байна л гэсэн үг байна. Энийг баг дүүрэн шихүү ус байна. Одоо бид нар ч одоо ингэ та нар ингэ даалт хумсрыг мэдээд гэртээ юмыг ингэ ярихдаа дандаа ингэ эргээр ярьдаг болчих. Тэнгүү нөгөө аав ээж чинь бүр гайхаа. Чи дүүрэн шихүүл юм гээдсэн. Энэ чинь дундуур л байж тэгээд гэдэг болон заяа. Чи нэр том юм бариадсан энэ чинь жижиг юм байж гэдэг болон зүгээр тийм хүмүүс тэгж л яг хамаагүй. Тэгээд бид нар яг эрэг хандлагатай болох юм бэл энийг яах нь дүүрэн шихүү ус байна гэж хараад энийг яах нь томоо заасан дээр жижигхэн цэг байна гэж хараад хар цэг гэж харахгүй жижигхэн цэг гэж харахгүй зүгээр томоо заасан дээр жижиг цэг байна гэдгээр нь харах нь. Тэгхийн бэл яах нь бидний нөгөө хандлага чинь арай өөр болж юм шүү гэдэг тохио байна. За тэгээд ерөнхийдөө яг бид нөгөө одоо бид нар тэгдээд иргүй нөгөө бидний уурах тарих 20 30 жил одоо нөгөө муухай юм хараад дандаа муухай юм буцаар одоо ингээд зам гарахтаа хүртэл яна автобусны дайруулж өгдөө тийм ингэж явахдаа бол хальтраа авчихгүй тэгээд нөгөө болохгүй юм боцоор байгаа бүр ингээд хөвшсөн заяа. Тэгээд одоо гэртээ очиж одоо өстө сайхан юм бод гэсэн. Одоо сайхан юм бодъё гэдэг нь бодохдохгүй бүр эсрэгээр муухай бодлоо авч ирээд заяа. Тийм бүр тийм бодохгүй тэнгүү тайж ирсэн. Үгүй юм муухай бодлоо авч ирсэн ямар хэцүү бэ би энэ бодож болохгүй шүү гэж ерөөс нэгж болохгүй. Зүгээр тэр бодол орж ирнэ. Бид нар угаасаа 20 жил нэг юм бодцоод одоо нэг л өдөр хичээл заалгаад маргааш шатан сайхан юм бодно гэж юм бодлоо ахгүй. Нөгөө сөрөг бодлоо чи орж ирдгээр ярьжлаа. Юм яам тасгалууд хийх үү? Тэнгүүд нь сөрөг бодлоо орж ирвэл за энэ бодлоо орж ирвэл надад ямар ашигтай байх вэ? Би одоо ингээл явж байгаа машин дайруулчаа гэж бодъё. Надад ямар ашигтай байх вэ? Ямар ч ашиггүй шүү дээ. Гэж бодчих юм яриагаа ботгоо болж байна. Тэгэл ийм сөрөг бодлоо орж ирвэл хүүе сөрөг бодлоо орж ирээд ямар хэцүү бэ? Сөрөг үүлдэгтэй. Ингэж юусаа болохгүй зөө. За баярлалаа ийм сөрөг бодлоо орж ирдээ байна. Ер нь бол нэр тийм байх шигээр. Тэгэл тэрийг арай өөр бодлоо төвлөрүүлээд ард оруулж ирсэн нөгөөдгөө яасан ч хүүхдээ яаж гаргаж ирсэн тийм юм уу бодонгууд нөгөө сөрөг бодлож арилжин гэсэн үг. За тэгээ ерөнхийдөө нөгөө бид нөгөө SWOT шинжилгээ хийгээдсэн шүү дээ тийм. Нэг үнцөлөө өдөр дээр харилцааны хэсэг дээр үү. Биш нэг үнцөлөө өдөр дээр нэг SWOT шинжилгээ хийсэн шүү дээ. Өөр төр SWOT хийсэн. Тийм яа. За SWOT шинжилгээ чинь нөгөө давуу тал сул тал боломж юу гэсэн дөрвөн юм дээр бүгэлж байгаа шүү дээ. За тэгээ та даалт ухамсарыг ерөнхийдөө ажиллуулад өөртөө сайн ажиллаад ирэхээр зэрэг яг ингээд давуу тал сул талаа чигсаа хавч юм сул тал ерөнхийдөө нэлээд цөөрчдөг. Сул талаас чи ингээд одоо юу гэдэг давуу талаа болгож. За би одоо жоох амиа хичээдэг шүү гэдэг сул талаа
нөгөө амиа хийдэг тул талд чи амиа хийж хэмээл чиний амьдрал амиа хийжсэн амьдрал болов юм гэж бодоод нөгөө амиа хийгээ болоод хүн туслах болоод хүнд юм өгдөг болоод ирэнгүүт нөгөө амиа хийжсэн тийм сул тал чинь давуу тал болоод өөрчлөгдөж тэр тал байх сул тал байхгүй болчих юм гэсэн үг байна. За тэгвэл за нэг тэр бамтнаас та өөрөө яагаад ингэ яаж авч байгаа амжилтанд хүрч вэ гэсэн чил би итгэл өөртөө итгэлтэй бай өөртөө итг гэж хэлсэн байгаа байхгүй юу. Ерөөсөө 3 үгийг л нэг үгийг л 3 талаар хэлсэн. Тэгэхээр зэрэг энэ итгэл гэдэг зүйл маань болохоор яг энэ нөгөө бидний яг амжилтанд хүрэх гол тулгуур юм. Бид нар одоо талд хумсар байдаг гэдэг нэг ингэж итгэж чадахгүй байгаа шүү дээ. Энэ юу ажилтдаг ч юм уу байдаг ч юм уу. Бид нар тэгвэл ерөнхийдөө л энэ дэлхийн ертөнцийн 85%-ийг харж чадахгүй байгаатай яг адилхан хумсар байдаг гэдэгтээ яг өөрөө итгэх хэрэгтэй. Тэгээд хүсэл мөрөөдөлтөө яг үнэнч байх хэрэгтэй байна. Тэгэх юм бол нөгөө далд хумсар чинь маш хурдан биелнэ гэсэн. За тэгээд далд хумсрыг хамгийн сайн ажиллуулж чаддаг зүйл нь ерөөсөө л итгэл. За тэгвэл энэ итгэлээ батжуулах технологи гэж байгаа. Энэ болохоор яах вэ гэхээр зэрэг ерөнхийдөө одоо чи өөрөө өөртөө чангаараа явна гэсэн. Энэ болохоор зэрэг чи өөрөө өөртөө аюулсаа итгэл өгч юм гэсэн байхгүй. Үе далд хумсар гэж байдгийн шүү те. Би бол азтай юм те. Би бол одоо ингээд ийм нөхөртэй хань ижилтэй бүр хөвгтэй би үлдээ азтай би бол одоо энэ бүх сайхан зүйлийг хүртэх хувьтай би бол одоо хамгийн ингээд өөрөө өөртөө чи ингээд хамгийн гой зүйлийг сайн сайхан зүйлийг яг энэ болохоор зэрэг яах нь яг итгэлээ батжуулахад ч аюул өгдөх юм өгдөг. За тэгээ бясалгал хий. Ерөнхийдөө ингээд бясалгал хийгээл байдаг те. Яагаад бясалгал хийх ёстой? Би бол одоо бясалгал хийж чаддгүй байсан бохгүй юу? Тэгээ ер нь яагаад заавал бясалгал хийн гэхээр нэг ийм юм төсөөлөгдөд байдаг байхгүй ингээд суугаад яах чи. Тэгээ зүгээр л нэг агшин зургийн бясалгал аа тэгээд ингээд ажил дээр байхдаа ч төр зүрнүүдээ анаал ингээд суугаад ингээд хурдтай бодогдож байгаа юм бодлоо шүү дээ. Ингээд энд нэг эрдэн зай нэг яриад тийж нэг батнаас нь ч нэг юм яриад ингээд ингэж тэр бодлол ингээд хурдуудыг жоохон сааруулаад за тэгээд нөгөө өөртөө ингээд хамгийн сайхан зүйл тохиолдож ирсэн тэр зүйлүүдээ ингээд бодоод за тэгээ нөгөө одоо яг толгойдоо нөгөө хүсэж мөрөөдөд байгаа бид нар угаасаа хүсэл мөрөөдөлтэй шүү дээ. Одоо ингээд IT-ийн салбартаа яах гэж байгаа хамт олноо ямар болох гэж байгаа групп компани юу болоход ингээд ямар энэ эсвэл нэг гоё ингээд тэдэн саяхан борлуулалт хийх хүсэж ингээд тэр зүйлээ ингээд ботоол ингээд байж байгаа. Энэ нь болохоор зэрэг яах нь далд хумсар тодорхой хэмжээний нөгөө нэг юм тайвширлыг өгөөд нөгөө эсрэг бүсийн янз янзын юм чинь жоохон сарниуж өгдөг байна. За тэгээд энэ толны арга ийм гоё туранхан хөвгөн байжээж талын дараа би тархан байна ингээд ингэхүү. Эсвэл энэ нэг ингээд эмээ хүртлөө би ч гэсэн гоё юм шүү гэж ингэхүү тийм. Ерөөсөө энэ толны арга гэдэг бол чи толны өмнө зогсоод өөрийнхөө өдрөө хараад ерөөсөө яг өөртөө яг чангаар харахтаа тол руугаа харна гэсэн үг байна. Тэгэл одоо энэ угаасаа бидний амьдрал бүр ингээд тэр чигээрээ дартан сайхан байхгүй тийм муухай зүйл тохиолдсон зарим нэг ажилчин бүтлгүүтэн. Тэгвэл тэр бүтлгүүтсэн ажлыг сайхан боллоо, сайхан төгслөө гэдгээр төсөөлөөд талныхаа аргыг хийгээд тэгээд унтчих хэрэгтэй. Яа тэгвэл нөгөө тэгэд бид нар нөгөө одоо ингээд юу гэдэг энийг ажил хөөцөж байгаа нөгөөт нь нөгөө бүтэхгүй болчих штеп. Тэнгүүд бидний далд хумсар эдгээр үдрийг бүтэхгүй болсон ингээд харцсан юм чинь энэ ажил бүтэхгүй очлоо гэдэг ойлголтыг өөрөө авсан байгаа байхгүй юу? Тэнгүүд энэ ойлголтыг сайн сайхан болсон гэж өөрчилж өгөхгүй нөгөө бүтлгүүцэн ажил бүтлгүүцэн чигээрэл дуусна гэсэн үг байхгүй. Тэгэхээр таландаа харж байгаа та бүхэн тохиолдсон байна. За баярлалаа би эндээс нэг юм сууж авлаа тий. Одоо би энийг за ингээд сайхан болсон байна ингээд бат. Ерөнхийдөө яг тэ ингээд өнөөдөр бүтээгүүч гэсэн ингээд нэг юм ийжсэн мэдээд авах шаа. Тийм тийм юм өдрөж хэлэх юм байна. Гэт ингээд нэг арай нэг өөр талаас нь ингээмэл яг нь тэр маань болохоор зэрэг далд хумсартаа сайн сайхан зүйл болж өнгөрсөн шүү болсон гэдгийг ойлголтыг төрүүлээд орхиж яах гэсэн үг байна. За тэгээд за одоо эхнэртэй орсод юу гэдэг талиндаа зогсож байгаа л нөхрийнхөө сайн сайхан чанарыг хэлж байгаа дараа нь гуйх юм хэлнэ гэсэн үг байхгүй юу. Үши манай нөхөр чи бол гоё шүү. Өстө нэрэ хөөр юм найжилсан гайгүй шүү. Тэгтээ надад санхүүгээ бариулахгүй байх. Би л одоо санхүүгийг барьчмаар хай тий. Тэгвэл одоо яг нь өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ эхлээд сайн сайхан зүйлээ хэлж байгаа дараа нь өөрийнхөө хүсэж байгаа зүйлээ хэлнэ. Шууд өөрийнхөө хүслийг тэрчгээр нь хэлэхгүй байх юм тий. Хоёр үеийнч хэлж байгаа юм аа. За тэгээ энэ шидэт картын арга гэж байгаа. Энэ болохоор зэрэг төрийн нөгөө юм жижигхэн цаастай яг адилхан. Гэхдээ энэ ерөнхийдөө ингээд хүмүүс ингээд хөрчин дээр ингээд нэг юм бичээд наацсан. Гэхдээ намайг тийм юм авч аваарай, ийм юм авч аваарай гэсэн юм наацсан байдаг шүү дээ. Тэгвэл бид нар одоо жижигхэн өөрийнхөө
ойрын хугацаанд биелүүлмээр байгаа хүслээ бичээд энэ хүрчин дээрээ энэ тийм ингээ хаад өглөөс иргэд чи өө би 2 сая төгрөгийн цалин авдаг гэсэн юм энэ хам дээр чи байсан ч яаж болно шүү дээ. Өглөөс иргэд 2 сая төгрөгийн цалин авдаг гэж юм шиг дунгуулгаад. Тэгээд өглөөс ирээд гоё инээ шүү. Тэгээд энэ тийм гоё ингээл инээс нь ингээ хөвчлөлтэй байх үе бид нөгөө нэг 10 жил тахад хөвчлөлтэй үйл явдлууд зөндөө тохиолддог шүү дээ. Тэр үеийнхаа гоё зураг хөвчлөлтэй юмнуудынхаа юм дурсгалтай юм аа ерөөсөө хайж болохгүй заяа. Тэр чинь айгүй их хэрэг болдог байхгүй. Яг ингээд сэтгэл санаа тогтворгүй онцгой үед тийм зүйлээ гаргаж ирээд үзэхэд миний сэтгэл санаа гоё болно. Нөгөө нэг уурга тархинд чинь байгаа нөгөө даалт тухамсар төгсөн сөрөг бодлуудыг тэр гоё зүйлүүд чинь инээд байсаар дүүргээд тэр зүйлүүдийг ойлгож өгөх нэ. За тэгээд бид нар угаасаа амьдрал дээр ямар нэг зүйл гомдож идэг тий. За тэгвэл яах нь вэ? Бас л яг адилхан сууж байгаа. За инхнэм намайг өнөөдөр гомдооцсон шүү. Эсвэл би инхнэмийг өнөөдөр гомдооцсон шүү. Өөрхийдөө ивэдээ маргааш очиж нуучлахгүй да. Өнөөдөр ерөнхийдөө тийм юмд би гомдох хэрэггүй байсан юм байна гэдэг. Яг нь бас л сууж байгаад өөрөө өсөөгөө ярих нэ. За тэгээ ерөнхийдөө яг даалт тухамсрыг тариа талбайтай зөвлөвөл бид нэр юу тарина түүнийг явуураа тэгээд тэрийг маш сайн тоодох хэрэгтэй. За тэгвэл бид нар бэлтгэлтэй зөвлөл яах нь хүслээ чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдөөд хүсэлтэд үнэн ч яах нь. За тэгвэл бид нар даалт тухамсрыг канаантай зөвлөх юм бол бид нар яг юу канаанд гэж команд өгнө те тэрийг л яах нь хувилж гаргах нь. За ресторантаа зөвлөвөл бид нар ресторанд ямар хоол захиална яг л тэр хоол ирнэ. Бид нар түрүүний хэлсэн шиг тийм нэг хоол захиалж араас нь хөөе миний хоол болж байна хөөе хайрсан хуурсан хизээ хийрээ гэдгүүтэй адилхан хүлээгээл байж байгаа юм. Тэгээд яг энэ зүйл болно гэдэгт итгээл хүлээж явах юм бол энэ зүйлүүд чинь тодорхой хугацааны дараа та өөрөө хэр торцсон хэр үнэнч байснаас чинь шалтгаалаад бэлхнэ гэсэн үг. За тэгвэл бидний амьдралыг энэ нэг том шилтэй зүйлийг л та энэ том шилтэй. За тэгвэл бидний амьдралын алсын хараг энд нэг том чулуу бий. Энэ шилэнд бол ерөнхийдөө нэг том чулуу хийгээ, нэг жижиг чулуу хийгээ, нэг элс хийгээд, ус хийгээд энэ шил бүрэнд өрнөө дээ тий. За тэгвэл бид нар юу вэ? Эхлээд нөгөө нэг янз янзын эхлээд усаа хийж дараа нь эсээ хийгээд жижиг чулуугаа юм. Энэ том чулуу хийж чадах уу? Чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ том чулуу бид нар амьдралынхаа алсын хараа гэж үзвэл бид нар амьдралынхаа алсын харааг энэ амьдрал гэсэн шилэн дотор хамгийн түрүүнд нь хийнэ гэсэн үг. Тэгжээж бид нар дараа нь тэр жижиг чулуу болох асуудалтай жижиг чулуу болох тэр нөгөө жижиг зорилтууд байгаа тий. За тэгээ элс ус гэсэн юм жижиг юмнууд чинь нэг тийм сүртэй амар том асуудал санагдах болчин гэсэн үг байна. Гол нь яг амьдралынхаа алсын харааг л энэ амьдрал гэсэн том шилэндээ хийгээд бидний гол зорилго байна. За тэгээ ерөнхийдөө одоо энэ амжилтанд хүрээд энэ даалт тухамсрыг амьдралдаа ажил дээр аягуулсан ашиглаад байгаа хүмүүс болохоор зэрэг урьдчилаад энэ замаа засах арга технологиг аягуулсан эзэмшсэн байдаг. Энэ болохоор яг хөө зэрэг ерөөсөө амжилтанд хүрсэн хүмүүс 3 замаар одоо 3 янзаар хүмүүсийг дайдаг, амаараа дайдаг. Энэ болохоор зэрэг яг хөө одоо би ганцаад яг сонсохыг хүсэж байгаа тэр үгийг нь л олж хэлнэ гэсэн үг. Тэгэл чи яг тэр үгийг сонсоод ажил дээр амар окей ажиллаад ингээд хэрч хүчтэй байх нэ тий. За тэгээ юу вэ? Яг тэр би одоо ганцаад тэр магтаалыг энд хийдэ бас тусдаа магтаалын хийгээд аюул том сэдв болоо авчдаг. Би ганцаад яг тэр магтах үгийг хэлэхдээ ганцаагийн хүн аюул сан болно гэсэн үг байхгүй юу? Би яагаад үгүй ганцаа худлаа магтчих юм бэ? Төсрийн үг болоод ганцаа надад гомдчих байхгүй юу? Тэгэхээр би ганцаа хизээч магтаалгүй тийм гоё үгийг хэлж олж магтахын тулд ганцаагийн тухай хэсэг бодоод за энэ хүн ерөнтэй ямар ааш зам ямар характертай тий зүйлийг хийж байгаа ажлууд дээр нь ямар үр дүн гарч байна. За энэ юу ямар сайхан өмнө дуртай. Гэтэ ерөнхийдөө магтаал сонсох дургүй юм гэж байдаггүй. Тэгээд яг нөө амаараа хүнийг дайдаг байна. Зүгээр яг ингээд сэтгэл зүрхээсээ дайлахгүй бол зүгээр нэг ингээд анхан шагаар үг хэлчих юм зөвсрээ үг болоо тэр хүний гомдоо хавилтай учраас яг нөгөө хүнийг гоё ингээд амаараа дайлж магтаж хэлэхдээ аюу гоё чин сэтгэлээсээ тэгээ онсон яг өөртөө төрсөн тэр үгийг нь олж хэлэх нь чухал байна. За тэгээ энэ гараараа дайлах гэж байгаа хоёрдугаар нь. За энэ болохоор яг хөвөр зэрэг бидний ерөнхийдөө найз нөхөр за аав ээжтэй ерөөсөө захиа бичдэггүй тий. За тэгээд ерөнхийдөө энэ гараараа дайлах болохоор зэрэг яг захиа бичих гэж байгаа. Одоо ертөнцийн заяа очоод нөхөртөө
өнөөдөр сурж байгаа хүүхдээ аюул сайхан захиа байж. Чи одоо ингээд сонголтын суусны үр дүн чи ерөөсөө захиа бичгээр гарч ирж байгаа гэсэн байхгүй. Нөхрийнхөө ингээд аюул сайхан зам чанарыг юм дуртаад тэгээ өөрийнхөө яг таларч байгаа зүйлээ дуртаад энэ дээр захиан дээр гэдэг өөрийнхөө хүслийг юусоо бичихгүй. Ингээд амар гоё юм дурчаас хараа накаа мөнгөө чи айгу утгагүй тааш тий. Тэгэхээр зэрэг ерөөсөө нөхрийнхөө 24 чанарыг хичээл тэгээд би чинь чавтайгаа суусандаа азтай шүү. Чи минийстэй миний хайртай охинтой адилхан өстэй сайхан шүү. Хайр нь хань нийтлэл минь одоо ганцаач л очиод техниктэй захиа бичих юм шүү дээ. Энэ захиа бичгээд ерөөдөө хоорондоо гарсан бид нар угаасаа хэрэлдэхгүй уулзахгүй байна гэж байдгүй тий. Энэ хэрүүл энэ захиагаар аягүй сайхан эдгэрдэг байхгүй. Би бол одоо нөхөртөө 3 удаа харилцаа бичижсэн. Тэр чинь өнгөрсөн жилийн 3 сард бичээ. Тэгээд тэрнээсээ хойш нэг 3 сарын зайтай л бичсэн баг. Тэгээд яг энэ битүү ихэд бүр ингээд салхуу байх уу бүр ингээд бүр ингээд асуудалтай болцсон. Тэгээд яг за ерөнхийдөө энэ ч одоо өөрөө захиа байж гэдэг би өөрөө захиа хийж юм байж тэгээд аюул сайхан захиа яваад чичээстэй юм тийм би чичээ намайг уушлаараа би ястаа тэгсэн байх гэсэн миний буруу чиний зөв гэж хэлчихсэн. Тэгэл тэр хүн намайг уучлаа за би болохоор тэрний буруу гэж тэр миний буруу гэж бодож байл яах нь намайг уушлаад эргээд хурж ирээд хоёлаа ингээд сайхан амьдэрч чинь тий. Тэр зэрэг ээж аавтайгаа ч гэсэн асуудалтай байдаг болсод ээжтэйс гэсэн захиа би ч ээжтэй нэг удаа захиа биччихсэн. Тэгж бичгээр зэрэг битэрийн одоо нөгөө хоорондоо алцаад байсан арай гайгүй байдаг байхгүй. Тэгээд тэр чинь хутлаа хүний юм ээжээ би танд хайртай тэгтээ би танд хайртай гэж хэлж чадахгүй ичээд энэ тэр бичингүүд нэрэл хөрх юм бид ичдэг баг гэж боддог байхгүй. Бидний яа 20 хэдэн жил тусдаа гараад ингээд амьдраад ингээд хайртай гэдэг үгийг хизээж хэлж байгаагүй сонсож байгаагүй 10 хэдэн жил болсон нэг 5 6 хүртэл сонсож байсан. Тэгэхээр зэрэг тийм үг хэлэхээр өөрөө их хичээд байдаг байхгүй. Тэгвэл хичээд байвал цаагаар хичээд тэрийгэл яг тэр захиа авч авах байгаа хүндээ яг сонсохыг хүссэн хэлхийг хүссэн зүйлээ бүгдийн сайхан оруулаад өгч. Тэгэл юм бэл энэ асуудал чи айгүй гаргалаад байна гэсэн. За тэгээ энэ хөлөөрөө дайлах. Энэ болохоор яг хөө ерөөдөө найз нөхдрөгөө таад айгүй сайхан очиж байлаа юм. Хүн ер нь найз нөхдөдөө очихгүй байхад яг тэр миний найзын одоо манай гэр хоёрын хооронд энэ зэрлэг үүсчдэг байхгүй. Зэрлэг урмал орчдөг байхгүй. Тэгэл ургах тусам би найз руугаа очихгүй багсаал байна тий. Тэгээ яг миний найзуудын хоорондын юм холбоо холдоод идэв байна. Уулзгаараа л нэг шоуд, уулзгаараа л нэг ууж идэг энэ асуудал зогсоо. Заахаа очоод заавал хөөе би танаад очлоо шүү хөө юм уу гэж хэрэггүй. Зэ өөрөө нэг хоёр тортой юм бараад очоод би л одоо шууд хэлдэг шүү дээ. Энэ угаасаа энэ өдрөөр гэртээ байж байгаа гэж хоёр тортой юм бараад оччихдаг. Яна чи хэлэхгүй юу ч байхгүй хөөе яах юм бэ гэдэг. Гээ на хоёр тортой юмараа сагаа ширээ засчих. Тэгэл хоёул юм яриа соёлтай гэдэг. Яна ичмээр юм болох юм уу юу гэсэн үг гэж аа. Ингээд ер заал нөгөө сайн найздаа би очлоо гэж хэлэхгүй зүгээр өөрөө хүслээрээ ингээд очих. За тэгээ ерөнхийдөө өвцөн үед нь заавал очижээ. Өвцөн үед ерөнхийдөө хүн аягүй их найз нөхдөд харж хүлээдэг шүү дээ тий. Тэгэхээр зэрэг хөлөөрөө дайлахын тулд зүгээр үед очиж ингэж юм ярьж суугаасаа төрүүлээд ерөнхийдөө өвцөн үед нь аягүй сайн очижээ. Ингээл юм бол энэ хөлөөрөө дайлах, гараараа дайлах, амаараа дайлах энэ гурав чинь нийлээд хүнд тусалж яах гэсэн үг байна. За тэгээ яг нь ямар нэгэн асуудал проблем тохиолдоход бид нэг хөөе ганцаа айлуу би ингэжтэй чи надад төр зур мөнгө шилжүүлээ чи гэмэл ганцаад мөнгө байх юм бол за гэж шилжүүл чинь те. Тэгээ хөөе ингэсэн би одоо буцаага явууллаа шүү гэж за гэж юм шиг те. Яг нь би хүнд туслаад авах юм бол дараа нь би угаасаа л дандаа л хүний тусламж авахгүй амьдрын гэж байхгүй шүү те. Буцаагаад хүмүүсээс тусламж нэхэхэд уухад тэд нар ялахахгүй эсвэл өгөх ёстой доо туслахаастаа гэсэн ийм бодлоор тусалдгүй амар ингээ хүслээрээ өөрөө ирэх за тийм чи яв алуу би энэ ажлыг чи хий ингэдэг байх юм тий. За тэгэхээр энэ гурван дайлахыг амьдралдаа хэрэгжүүлэх нь одоо чухал байна. За тэгвэл бидний ерөнхийдөө гаргадаг аюул том алдаа бол бид нар өөрийгөө нэгдүгээр аюул их болдог. Миний хамарч муухай, чигч муухай дэлдэг тий. Нүц чиглэлийн юм байна. За миний эхнэр чиглэлт юм хүүхдүүд ерөнхийдөө ийм гэл одоо ингээл байгаа бүх юм аа ингээд цалингаа болно, байшингаа болно, амьдарч байгаа байшингаа болно ингээд нэгс голхгүй юм гэж байхгүй хамт олноо болно. Энэ хамт олон ерөн шал хогийн юм байна. Ингээд би энэ хизээ яах гэж орогдооч гэж бодд юм тий. Ингэж голж байгаа нь бид нарт ингээд